Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн шинэхэн нэвтрүүлгээ зарлаж байгаа буюу 2025 оноос 2026 он шилжиж байгаа уран бүтээлийн жилийн шинэхэн нэвтрүүлгүүдийн маань сэдвүүд зарлагдж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бид бүхэн яг одоо 107 болон 83.3 хослолгооноор та бүхэнд хүрж байгаа. За мөн дээрээс нь өөрсдийн одон өндөр гэсэн пэйжээр энэ лайв та бүхэнд хүргэж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. За борон аадар сайхан цутгасан те энэхүү сайхан өдөр. За хөтлөгч Марат хаан болон Ганс өх миний би хамтран та бүхэндээ эргэжил хүргэж байгаа нэвтрүүлгийнхаа сэдвүүдийг танилцуулахаар бэлэн болсон байна. За эргэжил хоёулангийнх нь хийж байгаа нэвтрүүлгийн нэр эхлээд их Монгол улсын түүх гэдэг дугаараа тий. Өнгөрсөн жилийн хувьд болохоор Марат хаан багш бит хоёрын хувьд болохоор хүннүүгийн түүх нэвтрүүлгийг те бэлтгэн та бүхэндээ 50 дугаарыг хүргэсэн. За мөн дээрээс энэ уран бүтээлийн жилийнхэн төгсгөл дээр те Сиамбигийн түүхийг бас хэсэгчлэн бас та бүхэндээ хүргэсэн байгаа. За ингээд яг 2025 оны 8 дугаар сарын 1-ээс эхэлж байгаа одон өндөр сувгийн маань уран бүтээлийн 3 дугаар жилийн эхний өдрүүдээс ахуулаад их Монгол улсын түүх та бүхэндээ эх жилийн турш 50 дугаар хүргэхээр бэлэн болсон байгаа. За тэгээд бит хоёр өнөөдөр эх тэр дугаарууд дээр те 50 дугаарууд дээр юу юуны талаар ярих вэ гэдгээ та бүхэндээ танилцуулах чинь гэсэн үг. Маш сонирхолтой сэдвүүд байгаа х те. За шууд ярианд оръё. Эхний сэдв. За эхний сэдв болохоор монголчуудын ертөнцийг үзэх үзэл гэдэг сэдв байгаа. За тэгэхээр монголчууд маань те энэ байгаль дэлхий те яаж харьцдаг байсан бэ? Шашин шүтлэг нь юу юм бэ те? Ер нь одоо яг урах гэж юу юм? Амт нөхөр гэж яг юу вэ те? Гэх мэтлэнгээр ер нь бол Монголын нууцд овчоо бол өөрөө тэр чигээрээ монголчуудын философи ертөнцийг үзэх үзэл те энэ талаар гардаг. Тэгэхээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь өөрөө энэ байлдан дагуулалтанд хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг талаар ярих юм. Эхний дугаар дээр. Эхний дугаар. За би завсраар нэг мэдээлэл өгөөд явна. За жишээлбэл манай өнгөрсөн одон өндөр сувгийн маань өнгөрсөн жилийн нэвтрүүлгүүдийн маань те нийт үзэлтүүд бүгд ингээд бидэнд тайлан болоод гарч иж идэг. Бид нар 7 хоног болгоноор сар болгоноор хянаж идэг. Тэгсэн чинь яг манай хүннүүгийн түүх гэдэг нэвтрүүлэг маань плейлист маань те зөвхөн YouTube дээр шүү те. YouTube дээр үзэлт нь 1.2 сая үзэлттэй байгаа. За танд баяр хүргэе. За баярлалаа. За 1.2 сая үзэгчд бол те давтагдсан тоогоор 1.2 сая үзэгч бол энэ хүү нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж урд өмнө нь ерөөсөө ингэж олон дугаараар задлж тайлбарж хөргөж байгаагүй хүннүүгийн түүхээ мэдэж явсан гэсэн үг те. За тэгээд ер нь бол манай энэ хүү хүннүүгийн түүх нэвтрүүлгийн маань нийт үзэгчдийн нь 80% нь эрчүүд бас давмгаалт юм байна гэдгийг бас хэлчихье. 20% нь эмэгтэйчүүд үздэг юм байлээ. За мөн дээрээс нь 25-аас 54 насныхан хамгийн их зөнхөлж үзэж байгаа байхгүй. За тэгэхээр бит хоёрын энэ эргэжил хамттай хөтлөх. За нэг нь болохоор хөтлөгч Марат хаан маань болон за хөтлөгч Ганс өх гэдэг хотоогоо авчаарай те. Бит хоёрын хувьд болохоор эргэжлийн хувьд ингээд дугааруудаа бэлтгэн хүргэхдээ те одоо маш олон одоо байгууллагуудтай хамтран бас нэвтрүүлгийнхаа голоор танилцуулгуудыг хийгээд явдаг. Тэгэхээр бас одоо яг одоо сонсож байгаа манай ялангуяа маркетинг одоо тал дээр ажилладаг компани хүмүүс байх юм бол ер нь бол таны бараа бүтээгдэхүүнийг те 80% нь эрчүүд сонирхдаг тим билээхэн 1.2 сая үзэлттэй хандлттай. Тэгээ бас эргэжил бол нэг их Монгол улсын төвчөх хүмүүсийг бас анхаарал татдаг штеп. Хүмүүс яг мэддэг хэмнээсээ мэддэггүй тим сэдвүүд байгаад байдаг те. Тэгэхээр үзэлтийн хувьд бол одоо энэ 1.2 саяас илүү их нэмэгдэх байх гэж бодоод байна л да. Тэгэхээр бас тэр маркетингийн менежүүд маань сонсож байх юм бол за ямар сэдвүүд яригдж байгаа вэ? Аль сэдвүүдээр нь танаа бүтээгдэхүүн таарах вэ гэдгээ бас давхар бодоод сонжоод явж байгаа тий. За хоёр дахь сэдв нь. За хоёр дахь сэдв бол морины тууранд хамгаалалтаас өмнөх дэлхий гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр монголчуудын байлдан дагуулаас өмнөх үеийн дэлхий дахин яг ямар байсан бэ? Жишээ нь их Монгол улс байгуулагдахаас өмнө те одоо хятадд бол Тангууд улс, Алтан улс, Сүн улс гэдэг 3 тархаа бутархаа улс байсан. Өнөөгийн Оросын эзэнт гүрнийг те монголчууд байгуулад өгчихсөн. Гэх мэтчлэнгээр монголчууд Европт очиход Европ яг ямархуу байр байдалтай байсан бэ? Тэ одоо яг муслим шашинтай улс орнууд гэх юм уу та те одоо муслимын ертөнц, исламын ертөнц. За энэ ертөнц бол яг Багдад те Дундад Аз буюу одоо Хоризм улс. За тий. За тэгээ одоо Каир тий гэх мэтлэнгээр 3 том төв байсан. Эдгээрийг одоо ээж дараалан монголчууд яаж эзэлж авсан бэ? Гэх мэтлэнгээр ер нь Монгол морины туйра хаана хүрсэн бэ гэдэг талаар ярих юм. Яа, наад огаар дээр чинь те. Одоо яг л нөгөө хүмүүсийн асуугаад байдаг сэдв шүү дээ. Баруун тишгээ дайрсан Европыг эзэлсэн гэдэг. Тэгээ одоо зарим тохиолдолд бид нар нөгөө нэг Дельта ил дээр ярьж байсан шүү дээ те. Тэр нэг айн жилүүдийн тулдаан гэдэг. За тэр тулдаанд ялцсан бол Африк ТV-г тэр жигт монголчууд авах боломжтой байсан гэдэг. Яг тэр нөгөө нэг хаа үрт явсан байдаг учраас Английн тайлбарлах юм байна. Европ руу нэвтрэх бас гарцтай болж байгаа байхгүй тийм шүү дээ те. За дараагийнх нь. За дараагийн нэвтрүүлэг болохоор байгаль цаг уур монголчуудыг ивэснэ гэж байгаа. За энэ цаг хугацаа болвол яг дундад зууны үеийн те цаг агаарын хувьд бол нэлээд таатай орчин бүрдэж эхэлж байгаа. Энэ таатай орчин бол монголчууд нүүдэлчин авах үед амьдралтай уучраас те мал адуу таргалах, тарга твэргээ авах,
хүн хүчээ сэлбэх энэ бүх боломжуудыг бүрдүүлж өгж байгаа бөгөөд энэ нь монголчуудын байлдан дагуулалт ер нь тал талаас нь одоо ивентдгсэн цаг уурын байдал гэдэг зүйлийг бас давхар ярих. Өө за. Одоо тэр чинь нөгөө нэг мал амьтан нөсөө тарга тэрвэртэй байнгут дайн тулаанд чи илүү их одоо нөгөө нэг юм бололцоод байгаа байлдан гэсэн үг шүү дээ, тий. За, эхний 3 дугаар гэхэд ийм байна. За, цаашаага. За, цаашаага хэлэхээс өмнө би бас нэг зүйлийг хэлчмээр байна. Сайн нэг манай сонсогч нар бол 80% нэрчүүд 20% нэмэгтэйчүүд гэж ярьлаа тий. Тэгээд ерөнхийдөө цаашаага бол энэ түүхийг сонсохдоо бол энэ нэрчүүд нэлээ их оройлон оролцоод байдаг л да. Тэгээд сайн нэг байгууллагын маркетингүүд гэж ярьлаа шүү дээ тий. Байгууллагын маркетингүүд биш ээ. Захирлууд нь тий бүр маркетингүүд та тий. За манай энэ бараа бүтээгдэхүүнийг одоо манай одоо энэ их Монгол Улсын түүх рүү тий сурчлаадах гэдэг ингээ зөвлөгөө өгөх хэмжээний одоо ингээ байгаасаа гэж бодож байна. Ягаад гэвэл ирчүүд маш их сонсдог учраас. Тийм учраас та бүхнийг их Монгол Улсын түүх гэдэг 50 дугаарынхаа сэдвэрээ 70 дуудъя. Тэгвэл араас нь гэж холбогдох утсан хэлээ явчих дөө. Тэгэхүү. За манайх ер нь эх жилийн хугацаанд 21 нэвтрүүлэг 50 дугаар гэж 1050 сэдвийг баталж байгаа байхгүй. Бид нар бүгдээрээ хуралдаад 2-3 сарын турш хуралдаж хагаад яг эх жил бид нар өөрсдөө яг юу их ёстой юм бэ? Өөрсдийн суугаараа дамжуулан. Тэгээд тэрнээс гадна нөгөө нэг мэдээж хамгийн их нэг үзэлттэй байх дугааруудаа чинь ядаж гарчхан дээр анхаарал хандуулад үзэлтийг нь тэгээд нөгөө нэг YouTube дээр гардаг гаднах энэ cover зургийг ч юм уу бүгднийг бэлдээд те. Тэгээ одоо онлайнаар манай Одмондор цэг MN гэдэг сайт маань тун утгагүй ажиллагаанд орогдоод тэгээ бүр ингэ онлайн худалдаа авалт хийж болдог болж байгаа. Бидний тань санал болгож байгаа бүтээгдэхүүн бол нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран хэлэлцээр орохдоо та Одмондор цэг MN гэдэг сайт руу ороод за тэгээд энэ нэвтрүүлгийн энэ дугаарыг авъя гэж одоо нэг онлайн худалдаа авалт хийдэг шиг худалдан авалт хийгээ явж болдог болж байгаа. За тэрнээс гадна буюу уламжлалт буюу шууд утсаар залгаа асууж болно те. 83 тэг 8 83 тэг 3 гэсэн манай маркетинг утас байгаа шүү. 83 тэг 8 83 тэг 3. Тэгээ та бүхэн манаас ажлын өдөр ажлын цагаар холбогдоод мэдээлэл аваарай те. За. За үргэлжлэе. Тэгээ. За Монгол гэж яг ямар утгатай вэ гэдэг. Үг нь үү? Тий. За энэ Монгол гэж яг ямар гаралтай үг юм те хаанаас ямар гаралтай гэх мэтлэнгээр янз бүрийн тайлбарууд байдаг. Маш олон тайлбарууд байдаг. За тэгэхээр эдгээр тайлбараас яг энэ нь зөв гэхээсээ илүүтэйгээр за энэ одоо ингээд эрдэмтэн судлаачдын ийм тайлбарууд байдаг юм байна. Энээс харин авч гээхийн ухаанаар та ойлгоорой гэдэг. Тэгэхээр ярихаар тий. Тэгэхгүй бол нөгөө нэг юу штэ бас айгүй олон тайлбартай байдаг шүү дээ тий. Монгол, мөн голчууд эдэр гэхэл тий хүн болгон тий тайлбарлаад байдаг. За тэрний очрыг бас нэг жоохон ойлгож авах юм шиг. Ер нь бол ийм 2-3 газар зэрэг төвтөд байгаа үйл явдлыг ч юм уу тий. Тэр нэршлиг ч юм уу бас нэг юм баримжаалаа бодчиход бас нэг юм арай нэг дундыг бачдаг шүү дээ тий. За дараагийнх нь. За 5 дахь сэдв болохоор хамаг Монголын хабуул хаан. За одоо хамаг Монгол тий орж ирж байна. 1130 онд тий Хяад Боржгон овгийн хамаг Монголын хабуул хаан хамаг Монгол улсыг байгуулсан тухай түүхэн үйл явдлын талаар ярих юм. Яа. За хабуул хааны талаар их сонссон. Энэ дээр л бас сайн дэлгэрэнгүй мэдж авъя. За өргөжлүүлээ. За өргөжлүүлээ 6 дахь дугаар нь болохоор Амгай хаан. Одоо Амгай. Хабуул хаан 7 хүүтэй атлаа тий. Одоо өөрийнхөө 7 хүүхдэд биш тайчуудын Амгай хаанд хаан ширээгээ гэрээсэлж үлдээсэн ийм нэгдлийн тухай тий. За ингээд одоо энэ талаар бол маш олон одоо ингээд те баримтууд байдаг. Энэ баримтуудыг илүү их дэлгэрэнгүйгээр задлж ярихын тулд Амгай хаан гэдэг сэдв орж иж байгаа. За. Шууд өргөлж. За тэгээ. Долоод нь болохоор Хутуула хаан ба Исүүхэ хаан гэж. За, Исүүхэ хаан. Хутуула гэдэг нь Хутуула буюу Хотуула гэж манайх нь бол Хотуула гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол яг үндсэн үгнийх нь уг гарал нь бол Хутуула аахгүй юу. За тэгээ Хутуула ба Исүүхэ хаан гэж. За яагаад би Исүүхэ хаан гэж авч утсан бэ гэхэлэр Монголын нууц товчонд Исүүхэ хаан гэдэг хид хідэн үгнүүд гарч ирдэг. Манайхан бол одоо бол Исүүхэ Баатар гэдэг утгаар мэдж байгаа шүү дээ тий. Гэтэл энэ хүн бас яг Баатар уу хаан уу тий эсвэл хааны хэмжээнд байсан хүн үү гэдэг талаас нь илүү их ярих юм. Яагаад гэвэл энэ хүн чинь Тэмүүж Чингис хааны эцэг хүн шүү дээ тийм үстэй. Тийм шүү дээ тий. Тэгэхээр Хутуула хаан нь болохоор Хутуула хаан нь болохоор яг одоо Амгай хааны дараа хаан ширээн суусан Хабуул хааны 7 хүүхдийн дундх нь. Тийм үү тий. За. Одоо ингээд ерөнхийдөө яг төхөөдлөө те бид нар чинь нөгөө нэг энэ Тэмүүжин буюу те Чингис хааныхаа яг тэр бүтээн байгуулсан их Монгол улс төр дайдчихсэн үе тэгэл нөгөө мэдхээр нөгөө нэг нус авчаан дээр гарч байгаа үйл явдлууд мэдээд идэв шүү дээ. Эн чинь болохоор одоо цаанаас нааш хөөж шүү дээ те ертөнцийг үзэх хүслээс нь ахуулаад монголчуудын тэр байлдан дагуулт нь тэр өөрсдийнх нь хардаг итгэдэг тэр зүйл нь яаж нөлөөлсөн бэ? Цаг агаар байгаль нь бас яаж нөлөөлж исэн бэ гэх мэтлэн те ингэж орж иж байна. За дараагийнхан сэдв. За дараагийн сэдв болохоор хоорондоо эвдэрлэлсэн элэг нэгтнүүд гэж.
За энэ юу гэсэн үг вэ гэхээр хамаг Монгол улс дотроо бас те хадаан одоо хотуулаа нарын одоо ингэж түнжин хагарсан үйл явдал дээрээс нь одоо тэр хотуулаа хааны нас орж байгаа үйл явдал хадааны бас нас орж байгаа гэх мэтлэнгээр маш олон одоо ингээд үйл явдлууд болсон байгаа. Энэ үйл явдлууд яг хаанаас гаралтай юм бэ? Жишээ нь хотуулагийн холбоот нь нэ. Тэг хадааны холбоот нь. Гэтэл энэ хоёр чинь хоёулаа нийлээд хамаг Монгол гэдгийг нэгтгэн захирж байгаа юм шиг харагдвч хоорондоо өрсөлдсөн нь үгүй юу гэдэг эдгээр зүйлсийн талаар ярих юм те. За. 9-т нь болохоор Тэмүүжин Мендлөв. За одоо энэ одоо ойлголоо тий. За тэгээд Тэмүүжний мэндэлж байгаа үед одоо яг ямар үйл явдалтай байсан одоо тэгээд хамаг Монголын хувьд те одоо тэр нөгөө тайчууд чинь бас ингээд хүмүүсээ аваад нүгөө явчихад яаж үлдсэн юм гэл нэг юм Сэдв нь өөрөө Тэмүүжин Мендлөв гэсэн юм шиг боловч энэ нь өөрөө Тэмүүжин төрснөөс хойшоохоо үйл явдлууд тэр 9 настай одоо тий Хонгород аймаг руу очсон дээрээс нь одоо тэр тайчуудад баригдаж байгаа үйл явц буцаж ирээд бүртөөгөө авч байгаа тий энэ бүх үйл явцуудыг ингээд нэг сэдв болгож оруулах хэрэгтэй байхгүй юу тий тэгэхээр энэ бол бас л нэг их сонирхолтой сэдв байгаа юм тий би болохоор одоо нөгөө Маратхан багшигаа ингээд сэдвүүдэд зарлаж байгаа хооронд нөгөө нэг үзэлтүүдэд яриад яваад байгаа шүү дээ тий та жишээлбэл манай одоо од мөндрийн ямар ч нэвтрүүлэгтэй хамтарсан та нэг сумаар 3 4 5 6 тулаа бодж болоод идэг. Яаж ийн гэхлээр шүү дээ, тэ. Нэгдүгээр одоо манайх өнгөрсөн жилийн 24 оны 4 сард за 5 сарын 1-ндээ баг 4 сарын 29 гэдэг, тэ. Нэгээд жилийн дотор гэхэд бид нар чинь 170 мянган дагагчтай YouTube хуудастай болчлоо. За тэр YouTube хуудас дээр бол насан туршдаа таны нэвтрүүлгүүдээр хамтран ажилласан тэр дугаар чинь байр шин, тэ. Тэгэхээр байнгын үзэлтэй жилийн дараа ч үзэл яваад байх боломжтой. Таны бизнес тогтвортой байх юм бол реклам чинь байнга л яваад байна гэсэн үг, тэ. Нэгт за YouTube дээр тавигдчихээн тийм үү. Хоёрдугаарт манай NTV телевиз гэж байгаа. NTV телевиз бол Монголын топ 5 телевизийн нэг. Яг манай од мөндөр суугийн нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр гаргадаг. Тэгэхээр та нэг нэвтрүүлгээр хамтарчлаа гэхэд YouTube дээр таны нэвтрүүлэг чинь байрших нь байна. Дээрээс нь насан туршдаа байрших нь байна. NTV дээр дахин давталтайгаар 2 удаа гарчин ард урдаа 30 секундын видео рекламт нь байдаг бол рекламыг чинь хамтд нь гаргаад өгнө. Мөн дээрээс нь бүх Япон машинууд явж байгаа 83.3 гэ радиога. За мөн дээрээс нь бүх Солонгос болон Герман, Америк машинууд төр явдаг 107 гэсэн долгион байгаа. Ингээд та нэг сумаар хит хитэн чихийг ингээд хулаа бодох боломжтой байдаг шүү. Хамтран ажилласнаар. За холбогдох утас нь бол 83 тэг 8 83 тэг 3 гэсэн дугаар байгаа шүү. За үргэлжлүүлье. За баярлаа. За 10 дахь дугаар болохоор бүртөөг алдсан гэж байгаа. За нэгэн өдөр бүрийн эрг гэдэг газар байжсэн чи хуваагчин имгэн те газар дэлбэрэх мэт чимээ сонсоод гэдэг. Тэ өөлөн үжим нь босороо сэрээрээ гэл. За ингэж яриад эхэлнэ. За энэ үйл явдал маань өөрөө буцаагаад Тэмүүжинд тэр хамтын хүч гэдэг зүйлийг те маш сайн ойлгуулсан үйл явдал болж байгаа. Тэгэхээр энэ талаар ярилцгаая. За 11-т нь болохоор хамаг Монгол улсын дахин сэргэлт буюу одоо хамаг Монгол улс байгуулагдсан 1989 онд оноо мөрний эрхнээ хар зүрхний хөхнөр хэмээх газар та алтан хүчир сачаа бэхий тайчуу нарын алтан ургийн нөлөө бүхий ноёдын их уралдаагаар гэл те. За энэ үйл явдал маань өөрөө 27 настай Тэмүүжин ямархуу арга зайлт хэрглэж иж хаан ширээнд суусан бэ. Энэ чинь өөрөө бас л том PR явж байгаа штэ. Энэ өөрөө улс төр баггүй юу? Тэ Чингис хааны амьдрал өөрөө улс төр. Улс төр хүн амьдарч байна. Тэгэхээр энд бол бас том маш PR явагдсан байгаа. Энэ талаар дэлгэрүүлж ярих юм аа. За 12-т нь болохоор Ван хаан тойрол. За мэдээж Тэмүүжингийн те эцгийн анд одоо Тэмүүжин хүртэл одоо эцэг Ван хаан гэж дууддаг гэсэн те. Гэх мэтлэнгээр Ван хааны амьдрал ахуй дээрээс нь ер нь Ван хаан Тэмүүжин хоёрын хамтрал ер нь Ван хаан гэж хинбэ гэдэг юм тусдаа дугаар явах юм. Энэ нь өөрөө Монголын түүхэнд Ван хааны бас нэг оруулсан хувь нэмэр те бас маш их байгаа. За энэ талаар нь бас ярих юм аа. Яг нөгөө хэцүүдсэн явсан үед те бүртөөгөө алдсан байх уу юм үед те Ван хаанаас те хүсэлт өгч хамтдаа нэгтгэж мэгтгэдэг би тийм л юм мэдж байгаа. Тэгээ тэрнийг олон гоё мэдж авах нь. За 13-т нь болохоор төрт улсууд ганхав гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 1930 онд хамаг Монгол улс байгуулагдсан гэж үздэг. За ер нь бол бүр ингээд эхнээс нь аваад үзэх юм бол 1925 онд Кядан гүрэн мөхж байгаа. За Кядан гүрэн мөхснөр болвол одоо Юли Даши гэдэг одоо алтан ургийн Кяданы язгуурт нь те хүн одоо хааны удмын хүн гэсэн үг шүү дээ. Бараг дараагийн хаан болохоор тийм одоо хүн баггүй. За тэр хүн Монгол нутгаар дамжаад одоо баруун тишээгээ яваад хар Кядан улсыг байгуулсан. За ингэхдээ бол Хятан гүрэн мөхлөө. Одоо та нар те яах нь одоо бид нар одоо мэдэхгүй гэдэг ийм юм хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр Кядан гүрний одоо ингээд те Харьяанд гэх юм уу Кядан гүрэнтэй ингээд хамт байсан тэр олон овг аймагуд маань өөрсдөө төр тулсаа байгуулах гэж ингэж зүтгэж гарч ирж байгаа. Дээрээс нь эдгээр нь бол мэдээж нэг улс байгуулах гэж зорилготой учраас тэдгээр нь одоо Хэрээд ч юм уу, Татар ч юм уу, хамаг Монгол ч юм уу тий мэрэгд одоо ингээд 8 маань эдгээр чинь хоорондоо өрсөлдөнө гэсэн үг байхгүй. За тийм учраас энэ төрт улсууд ганхав гэдэг дээр бол эдгээр төрт улсууд хоорондоо одоо тий нэг улс байгуулахын төлөө тэмцэж байгаа үйл явдлыг тухай ярих. За дараагийнх нь. За 14-т нь болохоор Эртний үст Татарыг цогсно.
За энэ бол мэдээж те Хабул хаанаас хойшоогоо тэр охин бархаг Амгаа хаан те Хэрээдийн Маркус хаан гэх мэтлэн маш олон язгууртнуудыг ганцхан хамаг Монгол биш. Бусад одоо те төр улсуудын ч гэсэн удирдагч нарыг татаарууд барьж аваад алтан улсад хүргээд модон илжгэнд хадаж алдаг байсан. Алуулдаг байсан те. За тэгэхээр энэ үйл явдалтай холбоотойгоор ер нь бол Тэмүүжин татарын эсрэг ямархуу арга хэмжээ авсан бэ. За энэ алууд мэдээж одоо нэг Вангийн Чансан буюу Алтан улсын элчин сайд ирээд те Тэмүүжинд хүсэлт тавьж байгаа штэ. Манайхан одоо бүгдээрээ мэдж байгаа бах. За гэтэл энэ дээр бол хоёр том дайсан те гэ санал тавьдаг ш. Нэг дайсан нь нөгөө дайснаа цохий гэдэг те. Тэгэхээр энэ дээр одоо Тэмүүжин бас яг ямар арга хэмжээ авж байгаа энэ талаар ярилцгаая. За би одоо голоор нь гэлс нэг мэдээлэл өргөчөө. За өнгөрсөн жилийн хугацаанд яг Одмөндөр сувгийн маань ер нь 21 нэвтрүүлгийг те нийт сонсогчдод цаг алдалгүй дундаа тасрахгүйгээр ямар нэгэн бас юм санхүүгийн ч болон те юм хэцүүхэн байдалд оруулахгүйгээр давж гаргаж хүргэхэд хамгийн их хүч өгсөн зүйл маань болохоор манай үзэгчд байхгүй юу. Хизээч та урд нь ингэжсэн баг. Хизээч ингээд за энэ телевизийн энэ контентыг үргэлжлүүлэхийн тулд те би мөнгө өгөөд энэ нэвтрүүлгийг үздэг баймаар байна. Та бүхэн маань ажиллаа сайн хийгээрэй гэдэг ийм халуун сэтгэлээр өгж исэн тийм тохиолдол мэдэхгүй байхгүй юу. Тэгсэн чинь Одмөндөр сувгийн маань одоо яг үзэж исэн үзэгчдээс энэ санал гарч ирсэн бүр би та бүхэнд ингээд тусалмаар байна. Таны хийж байгаа нэвтрүүлгийг тасалмааргүй байна. Тийм учраас бидэнд ингээд бас ингээд хандив өгөх те нэг юм боломж олоод гаргаад өгөөч гин гутал биднэрт за бид нар юу өгч чадах юм тэрнийх нь хариуд те тэрийг ингэж бодож байгаа. За бидэрт ийм өгөх боломж байгаа юм байна. Ингээд үзэг сонсогчд маань те биднийг дэмжих юм бол таныг алтан гишүүн ингээд тусдаа юм хаалттай группт оруулъя. Тэр групптээ оруулаад танд бид нар алдаа оноотойгоо юутай идэгээ бүх яг бичиж явах үедээ нэвтрүүлгээ шууд лайваар хүргэж. Тэр нь дараад нь эдит нь хийгдэж 7 хоногийн дараа цацагддаг бай. Мөн дээрээс нь таныг алтан гишүүн буюу те хаалттай ивентүүд зохиохдоо Одмөндрийн зохиож байгаа ивент дээр алтан гишүүн та өөр ирээд оролцдог байгаарай. Гэх мэтчлэн дээрээс нь энэ одоо яг дэлгэсний юмд гол харуулж байна да. Энэ ингрийн тэмдэг те нэг одтой энэ Одмөндөр гэсэн ийм ингрийн тэмдэг байгаа. Энэ тэмдгээрээ та бид бүхний цаашдаа хийх маш олон үйл ажиллагаануудын маань гишүүн болоод явах буюу гишүүнчлэн болоод явах юмаа гэж байгаа юм те. Ингээд бид бүхнийг өнгөрсөн жилийн хугацаанд 1000 дугаарыг хийхэд хамгийн их хүчтэйм болсон хүмүүс маань манай алтан шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань яг одоо радиогоор сонсож байгаа сонсогчид маань YouTube, Facebook-оор болон YouTube-оор үзэж байгаа үзэгчид маань одоо манай энэ юу байгаа худалдаа хөгжлийн банкны тэгээд нөгөө Одмөндөр гэсэн юм эзэмшигчтэй данс байгаа байхгүй юу. За энэ данс руу та бүхэн маань 100,000 төгрөгийг хийгээд нэг бүтэн жилийнхээ эрхийг аваад тэр группт ороод ирээрэй гэж урьж байна те. За манай одоо яг манай алтан гишүүд бол одоо энэ хүү лайв юмд ороод битүү комент хийж сууж штэ яг одоо. Харин тийм байна. Гоё харагч байна. Танаа утас хэд вэ гэж байна. За утасны дугаар болохоор 83 тэг 8 83 тэг 3 гэдэг манай хамтран ажиллах утас байгаа шүү. 83 тэг 8 83 тэг 3. Манай хоёр радиотой болон за манай нэвтрүүлгүүдтэй мөн дээрээс нь те нэвтрүүлгийн хамтран ажиллагч ярьж бай, бүтээгдэхүүн байршуултаач бай, за манай хөтлөгчтэй холбоотой хамтран ажиллах саналаарч бай те 83 тэг 8 83 тэг 3 дугаар руу ажлын өдрөөр ажлын цагаар холбогдоорой. За би бас нөгөө юугаа хэлээд өгчээ. Дансны дугаараа Худалдаа хөгжлийн банкны Одмөндөр эзэмшигчтэй 41 91 тэг 4 518 гэсэн данс байгаа юм байна. За манай найруулагч юу яагаад өгөөрэй? Пэйжийн лайв дээр надад нөгөө IBAN тий. Тэр тоогийн бичээд өгөөрэй. Тэхөө. За 15 нь хамаг Монгол Хэрээд улсын эвсэл гэж. За энэ дээр бол одоо ёстой жинхнээсээ те Хэрээд улсын хүчийг те Тэмүүжин хэр ашигласан бэ? Хэрээд улс ч гэсэн доройтож байхдаа Тэмүүжин Хэрээд улсад хэр тусалсан бэ? Гэх мэтлэнгээр одоо энэ хоёр улсын хооронд хамтрал мэдээж түүхэн цаг хугацаанд бол те маш их хамтарч явж байсан хэдийгээр сүүлд нэвтрэлсэн боловч ер нь Тэмүүжин бас гарч ирэхэд Хэрээд улсын бас оролцоо маш их байсан. За тэгэхээр энэ сэдв болвол хамаг Монгол болон Хэрээд улсын эвсэл гэдэг сэдв байгаа. Зарим судлаачид болохоор ер нь бол Хэрээд нь илүү давмгай байсан юм гэж яриад байдаг. Гэтэл зарим нь үгүй хамаг Монголын давмгай байсан. Ягаад гэвэл Ван хаан чинь ингээд дэмий дэмж ирж явах чинь айл хэдийнэ хамаг Монгол улсын Хэрээд улсын те ихэнх хүн ам нь хамаг Монгол Чингисийн харьяанд орсон байсан баг. Гэх мэтлэгээр одоо гой сонирхолтой баримтууд гарч ирэх юм. Сүүлийн үед бид энэ эвслийн гэдэг үгийг их сонсч байна да. За дараагийн. Жадны үзүр сумны зэв. За энэ дээр бол одоо мэдээж Чингис хааны амь насыг те хамгаалж исэн зэв жанжин дээрээс нь зэлэм гэх мэтлэнгээр одоо те агуу хүмүүс байгаад байна. Үүнээс гадна бас яг тэр бүр шийдвэрлэх тулаанд өөрөөсөө хит дахин илүү хүчтэй те одоо маа өндрийн тулдаан гэл те. За энэ дээр бол яг тэр Ван хааны цэргүүдийн урдаас ихэнх монголчууд жамуух алтан хучир нарыг дагаад
Хэрэг дээр байгаа байхгүй. Гэвтэл Чингис хаан те яг одоо эндний те хайрамта хэн яаж байлдах вэ гэж асуухад зоч авах та юу гэж бодож ин гэсэн чинь зоч авах үг хэлэх гэжсэн чинь те хууль дээр ноён Тэмүүжин амдын өмнөөс би байлдъя. Хэрвээ надад ямар нэгэн зүйл болох юм бол те ард хоцорсон те бэлэвсэн ихнэр үнчин хүүхдүүдийг минь яаж асархаа чи шийдэг. Гэх мэтлэнгээр ер нь бол Тэмүүжингийн өмнөөс те амь насаа хайрлагүй тэмцэж явж байсан хүмүүсийн тухай илүү их дэлгэрэнгүй ярих юм. Бахархал дугаар шүү те. За 17. Чингис хаан монголчуудтайгаа байлцна гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан те одоо сая нөгөө нэг угсаа гаргал нэгтэй чинь хэдий зүгээр ингээд олон овг аймагуд байгаад байгаа юм шиг бол те олон одоо улс төр тусууд бас овг аймагуд байгаад штэ. Гисэн хэдий болж эдрийг нэгтгэхийн тулд бол Чингис хаан 1185 оноос 1206 оны хооронд их баг 32 удаагийн дайн хийсэн. Дээрэс нь 81 том овг аймгийг нэгтгсэн гэж байгаа. За эдгээр чинь бүгдээр л нөгөө нэг монгол хэлээр ярьдаг те монгол гарал угсаатай ийм хүмүүс. За тухайн үед бол тэд нар бол бид бол мэрэгд хүмүүс. Би бол татар хүн. Би бол хэрээд хүн гэдэг юм байгаа. Харин энийг Чингис хаан их 1206 онд их Монгол улсыг байгуулсны дараагаас бол би бол монгол хүн. Яа тий. Тэгэхээр энэ бол тий хэдийгээр угсаа гарал нэгтэй. Энд чинь нөгөө нэг нэгдэн нийлхийн төлөө болвол тий тодорхой хэмжээний дайн тулаан бас хийх ёстой. Тэгээд сэдвүн ийм байгаад байгаа. За 18-нд нь Ван хааны эмгэнэлт үхэл гэж байгаа. Эмгэнэлт үхэл. Тий, эмгэнэлт үхэл. За мэдээж Ван хаан яаж одоо тий нас орсон талаар бол манай сонсогч нар маань нэлээд мэдж байгаа. Гэхдээ энэ бол ямар үйл ажиллагаануудаас болсон юм бэ? Тий, ах дүү нартайгээ хэрхэн муудсан юм бэ? Тэмүүжиндээ яагаад тангараг тасарсан юм бэ? Тий, яагаад хүүгийнхаа үгэнд орсон юм? Эцсийн бүлэгт явж байгаа зөв хэрээдийн одоо 8 оны хөлийн харуул тий чи хэн бэ гэж асуусан чинь би Ван хаан байна гэдгсэн чинь харваад алдсан. Тий. Тэгэхээр энэ бол яачгүй эмгэнэлт үсгэл тий. За дараагийнх нь 19. Таян хааны гутамшиг төхөл гэж байгаа. За энэ бол мэдээж те энэ сэдвийн хүрээнд бол 8-тай хийсэн аян дайны тухай л ярина гэсэн үг шүү дээ те. За тэгээд 8-ны Таян хаан бол монголчуудаас яаж одоо айж исэн те. Тэр дотор нөгөө жамуух орцсон бас төрийг яаж бөжгнүүлж исэн. Бүр одоо тэр монгол цэргүүдийг яаж магтж исэн талаар те. Гэх мэтлэнгээр ингээд ярих юм. 20-т жамуух амт нөхрөө атаад дайсан уу гэдэг сэдвийн талаар ярина. Ер нь бол маш олон баримтуудаар те ер нь зөв яг эсрэг талын дайн одоо яг Тэмүүжинтэй өрсөлдөгч Чингис хаантай те дайсанлцж явж байгаа юм шиг бодовч цаанаа болвол бас Монголыг нэгтгэх гэж байгаа үйл явдал байгаа байхгүй юу? Жишээ бодоод үзье. Хэрвээ саяны энэ үүд явдал Тэмүүжин жамуух хоёрын тэмцэлд жамуух ялсан болвол Монголын нуус товчоо жамуух зориулагдсан зүйл байх хэрэгтэй байгаа. Тий. Тэгэхээр энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярих юм. Ялгаагүй бидний төвх тийм ээ. Яагаад гана хоёулаа ингээд те 50 сэдвээ танилцуулаад байгаа юм. Ер нь манай од мөндрийн бүх нэвтрүүлгүүд ингээд 50 дугаараа танилцуулаад байгаа хамгийн гол шалтгаан нь бол мэдээж ивент итгэгч буюу хамтран ажиллагч нар те. За тийм болохоор энд бид бас хариуцлагатай байна те. Ингээд нэг жилийн өмнөөс энэ 50 дугаараа задлаад ингээ те тайлбарлаад сэдвээ танилцуулж байна. Энэ сэдвээр мэн та бүхэн хамтарч ажиллахын хувьд те ирээдүгөө бас урчилж хараач те. Одоо бидэнтэй хамт ажиллаач бас нэг жилийн өмнө ч гэсэн ажиллаа төлөвлөөч гэсэн санаа бас давхар яваад байгаа шүү. Бид бас нэг жилийн өмнөх ажиллаа төлөвлөж байгаа. Тэгэл урд нь гараал те яг бүр алдаа оноотойгоо үзэж штэ. Гол нь зүгээр л хамтрая. Нэгдий. Нийтдээ хамтдаа л бай те. Таны ажил сайн явжвал бидний ажил сайн явна. Энийг аль сайхан ойлгоч. Тэгээ бидний хувьд гэсэндээ маш сайн нөгөө нэг сурчлагаа танилцуулгыг те яаж хийдэг вэ гэдгийг манай өнгөрсөн бүх дугааруудаас харуулчихж байгаа штэ. За өргөжлүүлье хоёлаа. За 21-т нь 1206 оны Эсхий дургатны их хуралдаа. За оноо мөрний ихнэ те. За энэ цаг үеэс хойш л те Монгол туурхтан нэгдэж нийлсэн те. За ертөнц дахина Монгол хэмээх нэрийг үүсгэж байгаа. Монгол хэмээх нэрийг ертөнц дахина ингэж дуурайц үүсгэх те дуурсгах. За энэ одоо том их хуралдаа буюу их Монгол улс байгуулагдсан энэ үйл явц. Тэгэхээр энэ талаар бас дэлгэрэнгүй ярих юм аа. За 22-т нь борхуул жанжин тэнгэр талив гэж байгаа. За энэ бол мэдээж тухайн үеийн те хичнээн их Монгол улс байгуулагдсан байсан хэдий боловч дотоодын өөмөн самун бол бас л дуусаагүй байсан үйл явц. За тэрнээс гадна борхуул жанжин болвол залуу байсан. За залуу учраас одоо тэг хэрхэн гинцсэн бэ гэдэг талаар нь илүү дэлгэрэнгүүлж ярих юм. За дараагийнх нь болохоор 23 дугаар дугаар болохоор Тангууд улсын аян дайн. За
Энэ дээр бол зөв би нэг л жишээ хэлжээ. Тангууд улсыг бол их Монгол улс байгуулагдахаас өмнө нь бол товтлж исэн байдаг. 1205 онд баггүй юу? За тэгэхээр айл хэдийнэ гадагшаага аян дай хийчихсэн байсан. Тангууд улсыг дайлахуулсан хамгийн том шалтгаан бол ер нь бол Чингис хааны харж исэн улс бол алтан улс шүү дээ. Мэдээж ойлгомжтой тийм үстэй. Үст алтан улс үстэй тийм. Өвгдийн үсийг авах хэрэгтэй. За гэтэл тангууд улс руу эхэлж товтлж байгаа шалтгаан нь хоцорын газар тийм хийх дайны тактик байгаа байхгүй. За ингээл яриад өндөрлөе да. За тэгээ. Сайн нэг I банк гэдсэн шүү дээ, E банк гэдэг байгаа шүү дээ. Тэр юм ч одоо бас бүгд нийтээр хэрэгжил байгаа юм чи бас хэлээд өгч. Яг манайхан нэг яг одоо од мөндөр гэд нийлүүлээд шүү те. Латинаар нь од мөндөр гэд нийлүүлээд бичээд үзээрэй. Хүмүүс сайн нэг өмнө говьрыг авахгүй юу? Тэгсэн чи өмнө говийн хүмүүстэй танилцаад ингээд од мөндөр сууг ингээд гэсэн чи од төмрөө юу яасаа гэ тэгээд л од мөндөр гэд анх удаа сонсож байгаа хүмүүс байх юм бол од мөндөр гэд латинаар залгуулад бичээд манай пэйжийг хайгаад олчороо те Facebook-ээс мөн YouTube-ээс хайгаад олчороо. Аль алин дээр нь яг одоо лайв явж байна. Лайвын маань голд яг нөгөө нэг хамтран ажиллах утсан юм дугаар болон дээрэс нөгөө нэг алтан гишүүнээр элсэх тэр хандив өгөх те хамтраад энэ 1000 сэдвийг хүргье гэж байгаа хүмүүс маань нөгөө QR код нь байж байгаа. QR-ыг харуулад уншуулаад болчдөг шүү дээ те. Лайв руу орж ирээд үзэж болох юм шүү. За тэгээ энэ чи тэрийн лайвыг сонсоод те манай алтан гишүүд маань бас нэлээд бас постууд бичсэн байна. Яг одоо энэ лайв маань сонсож байгаа хүмүүс маань манай алтан гишүүнд бас те нэгдэж нэгдэрээ гэж хэлье те. За 24-т нь эцэг өвгдийн нэрийн өмнөөс алтан улсаас ял асуусан гэдэг сэдв. За одоо алтан улсын аян дайн. Мэдээж Чингис хаан бол те амьд ахуй насандаа алтан улсыг дайран эзлэх одоо те ийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэхдээ энийг бол Өгөөдөө хааны үед бүрэн хэрэгжүүлж дуусгасан байдаг. За тэгэхээр энэ талаар нэлээ ярина гэсэн. Дараагийнх нь болохоор 25. Гован Мухлай. Мухлай жанжны тухай. За тийм Мухлай жанжин гэдэг. Мухлай жанжин бол ямар хүн байсан бэ те. За тэгээд яг үнэнчээр зүтгэх юм бол өндөр төрийн өндөр дээд албан тушаал хүртэл те хашч болдгиймаа гэдэг зүйлийг хэлээд бодит жишээ нэгдүгээрт. Хоёрдугаарт бол алтан улсын аян дайныг бол Чингис хаан 29 улс руу явсны дараа бол Мухлай жанжин үргэлжлүүлсэн байдаг. За дотоодын бослого гэдэг 26 дахь сэдв нь болохоор. За дотоодын бослого гэдэг дээр бол бас л одоо тий бусад одоо овг аймагуд босч байгаа тий бусад одоо ингээд төр тусууд босч байгаа. Үүнээс гадна яг энэ үед бол нөгөө 8-ны хүчүүлэг, Таян хааны хүү хүчүүлэг тий гэх мэтийн хүмүүс бол Чингис хааны эсрэг одоо тий том бослого тэмцэл өрнүүлж байсан учраас тэр бослогыг дарахгүй болвол цаашаага 29 улс руу аян дайн хийх бүтлгүй болно гэдгийг тооцоолсон учраас нэг бэлтгэл ажил гэдэг зүйл явж байгаа. 27-т нь сумны зэв Солонгост. За одоо Солонгос руу. Тэр одоо хятадын их газараар ороод тий одоогийн хятадын их газараар оронгуудлаа хойноос нь л орох нь шүү дээ тий. За одоо бол Солонгосын тий Солонгостой хийсэн мэдээж дайн буюу монголчуудын гадаад бодлого тий Солонгос руу чиглэж байгаа үйл явцыг ярих юм. За мэдээж Солонгос руу бол тий ингээд дайн байлдаан хийхсэн тэр дарагчдыг тавьсан гих мэтлэнгээр дундаас нь одоо бас том асуудлууд үүссэн. Энэ асуудлуудаа солонгосчууд маань одоо Монголын элчийг те бид бол ерөөсөө алаагүй. Энэ бол алтан улсын хийсэн явуулгаа гих мэтлэнгээр одоо маш олон баримтууд байдаг. За ийшээ одоо мэдээж манайхан бүгдээрээ мэдчихэж байгаа. Солонгосыг эзэлж аваад цаашаа Япон руу явчихж байгаа шүү дээ, тий. Яг тэр үеийн тэр хэсгийг хаагуур яаж байлдаж дайрч орсон гэдгийг одоо мэдж авах нь шүү дээ. За дараагийн 28 дахь сэдэв бол их Монгол улсын иргэд. За тэгэхээр яг энгийн иргэд яг ямар хүн амьдралтай байсан бэ, тий? Алав татвар нь хэр байсан бэ? Гэх мэтлэнгээр ер нь бол иргэдэд бодсон ямар хуу бодлого хэрэгжүүлдэг байсан бэ? Үнжтийг тэтгэх гэх мэтэр одоо ингээд Чингис хааны одоо тий байгуулсан маш олон одоо ингээд иргэдрүүгөө чиглэсэн үйл ажиллагаанууд байдаг. Энэ талаар ярилцгаая. За дараагийнх нь болохоор 29 дахь сэдэв бол алтан аргамжаа тасрав гэж. За энэ алтан аргамжаа тасрав гэдэг нь болохоор Чингис хааны илгээсэн нөгөө худалдаач нь те 500 тэмээ бүхий 450 худалдаачныг бүгдийг 29 улсын отроор хотын захирагч Инаалчиг хүйс тэмтэрж алсан байдаг. За энэ үйл явдлаас болоод Тэмүүжин хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг. Тийм сэдв. Йоо бүр гой догтлоод нь шүү дээ. Юу яач идэх вэ? Одоо бүгдийг яриач гэдэг шүү дээ. За дараах нь 30-т нь болохоор 7 жилийн дайны эхлэл. За 7 жилийн дай. За энэ бол 29 улсыг хэлж байгаа. Мухаммед Шах бол тухайн үедээ бол одоо сая нэг исламын 3 том төв байсан гэсэн шүү дээ. Тэр дотроо бол баг хамгийн том гэж өөрийгөө те зарлчихсан. Би бол баг л бурхан тэнгэр гэдэг ч юм уу. За 20 сая хүнийг
Тэ захирж байгаа. Хоризм гэдэг том одоо эзэмт гүрний одоо шаах шүү дээ тийм үстэй. Манайхан бол одоо ингээ киногоор ч юм уу түүхээр ч юм уу түүхээ ингээ тайлбарлахдаа за манайхан бол очиод одоо хоризм улсыг ингээ бут нэргээл Мухаммед шаах нь ингээ зүхтаж явсаар хагаад ингээ нас барсан гэж байгаа байхгүй. Үгүй ээ. Мухаммед шаах чинь хүчрхүү хүн байхгүй юу? Харин тэр хүчтэй хүнийг дарсан Чингис хаан хэмбэ гэдгийг л ярих хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш одоо ингээ зүгээр нэг амар амархан юм бол хийцэн юм бол энэ дөрөөс байхгүй. Тэгэхээр одоогоо бол өөрийгөө бурхан мэт үзсэн байгаа хаан л гэсэн үг шүү дээ. Энэ бол өөрийгөө айгүй хүчрхэг гэд бодсон байгаа тий. За 31-т нь болохоор Чингис хааны уур хилэн. За энэ дээр бол мэдээж Чингис хаан бол тий ер нь бол яах вэ гэдэг нь бол хоризм улсыг хэрхэн ээлж дараалан эзэлж авсан бэ гэдэг зүйл явж байгаа. Мэдээж эн чинь нөгөө нэг өөрийнхөө алтан аргамжаа буюу элч төлөөлөгч нараа худалдаач нараа тий ингэж одоо хэрцгийгээр одоо цааздуулсан хүн чинь яаж бас зүгээр байх вэ? Харин тийм ээ тийм. Наач Батраар хот, Самарканд хот тий гих мэтлэн эдгээр хотуудыг хэрхэн ээлж дараалан эзэлж авсан тухай энэ талаар нь ярилцгаа. За 32-т нь их гүрний эмгэнэлт төгсгөл би одоо эмгэнэлт тий. Их гүрний эмгэнэлт төгсгөл. За хоризм улс хэрхэн мөхсөн бэ гэдэг шалт юм яах юм тий. За мэдээж хоризм улсын мөх болсон хэд хэдэн шалтгаанууд байгаа. Энэ хоризм улс дотроо бол өөрөө бас хоёр хуваагдсан байдаг. Мухаммед шаах болон түүний ээж тий гих мэтлэнгээр одоо ингээд төр тулсан бас дотроо ингээд бужигнаад байгаа байхгүй. Ер нь бол альва нэг улс тодрон гарч ирэхэд бол хөрс зэрэгэлдээ улс орны үйл явцууд маш том нөлөөлдөг. За 33. Бурхан хаантай тооцоо бодов. За одоо нэг шаах. Тангууд улсын хааныг монголчууд бурхан хаан гэж нэрлэдэг. Тийм үү. Тэгэхээр Тангууд улсыг мөхөөгүй гэдгийг өглөө болгон надад сануулах тун гэж явсан байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан Тангууд улстай аян дан хоризм улстай аян дан хийх гэжсэн яг энэ үедээ болохоор нөгөө бурхан хааныг бол баруун гарман болж мордоо гэсэн байгаа байхгүй. Энэ нь өмнөх нөгөө Тангууд улсын хийсэн аян дайнуудад бурхан хааны өгсөн амлалт байсан. За би бол дайн байлдаа явах чинь баруун гарч болж мордё. Гэхдээ бид шавар гэрч шаваарлалтад суудаг учраас дууцсан цаг чинь хурдан дүргөө очиж чадахгүй хаа гэж хэлсэн байдаг. За тэгээд одоо дайн хийх болсон чинь баруун гар болж морд гэсэн чинь Тангууд улсын ордноос шүү зөө хаанаа биш ордноос тэр цэргийнхэн жанжин хүччин хүрхгүй бол хаан яах гэж болсон юм бэ гэдэг байхгүй. Доромжилж шүү дээ тий. Гэтэл энэ одоо жишээ нь чи юм уу би юм уу тий ингээд ийм доромж сонсохдоо за эхлээд тэр цэргийн жанжины учрыг бол батхыг шүү дээ тий. Гэтэл Чингис хаан хоризмыг л зорж исэн байгаа байхгүй. Тэгэхээр хоризм улсыг мөхөөсний дараа бурхан хаантаа тооцоод байгаа. Зөв тий. 34-т нь Их Монгол улсын айрам. За энэ бол мэдээж ойлгомжтой тий. Ардын зохион байгуулалт буюу цэрэг дайны тий тактик яаж одоо хэрхэн байлдаг байсан бэ? Ямар хариуцлагатай байсан бэ тий? Хариуцлага сахилга бат хурд гэж юу юм бэ тий? Гэх мэтлэнгээр одоо эдгээр зүйлсийг ярих юм. Одоо хамгийн оргил үедээ хичнээн тооны тий морь цэрэгтэй байсан бэ гэх мэтлэн үү тий. За 35-т нь. За 35-т нь болохоор Чингис хааны өвөг дээдэс гэдэг зүйлсийг ярих. За энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээж Монголын нууц товчон Чингис хааны тий гээд Бүрчонгоо Марлын хаан Тэнгис талаа галч ирээл Бацаагаан хэмээх нэгэн хөвгнүүд төрүүлв. Бацаагааны хүү Тамаачийн хүү Уучин буурлын хүү Салин ачиг ихнүүд ингээд явна те. За ингээд явах болгонд нь одоо дотор нь бол тэр хүмүүсийн цол чимэг те эдгээр зүйлсүүд нь явж байгаа. Тэгэхээр энэ бол Чингис хааны өвөг дээдэс гэдэг бол бас гэж нөгөө нэг бид ярьдэн шүү дээ. Ихэн шир ярилдаг бол унган шир алаг тий. Хээр алаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээ Чингис хаан бол зүгээр нэг ингээд зарим нэг төгчд яриад байгаа байхгүй юу? Тий одоо ялангуяа гадны төгчд. За нэг энэ үнчин хүүхэд гарч ирээл тий ингээд өсөж том болоод ерөөс ингээд харьс хэрцгийг ингээд дэлхийн техник эзлээд авцсан гэд. Үгүй энэ Чингис хааны өвөг дээдэстэй ямар хүмүүс байсан ямар гавья байгуулсан тий түүхэн үйл явдлууд нь юу юм бэ гэдгийг тодорхой ярих юм. За ойлоо юу яач вэ? Дундуур нэг хэсэгхэн завсгалгаа аваа тий. За тэгээ. Төрөний ярьж ирсэн юм яриа. Яг тэгэхээр нөгөө бид нар шууд эфир дээр яваад байгаа учраас ер нь дахин давтан мэдээлэл хөрөхгүй болохоор дөнгөж шинээр сонсчод айгүй их нэмэгдээ явчихдаг байхгүй. За бид бүхэн яг одоо 2025 оны 6 дугаар сарын 23 буюу тий яг одоо тантай хамт энэ цагт 19 цаг 22 минут болж байна. За энэ цагт бид бүхэн өөрсдийн Од Мөндөр гэсэн пэйжээрээ болон за Од Мөндөр YouTube хуудасаараа за мөн дээрээс нь одоо 83.3 107 гэсэн хос толгойноор та бүхэнд шууд эфирүүдэд хүргэж чинь маш олон суугаар хүрж байгаа гэсэн үг. За тэгээ юу ярьж байгаа вэ гэхээр Од Мөндөр шинжлэх ухааны таны мэдхүн суугийн хамт олон маань эх оны буюу те эх улирлын
2025 оны 8 дугаар сарын 1-ээс одоо 26 оны 7 дугаар сарын 1 хүртэл явагдах 1050 сэдвтэй 21 нэвтрүүлгээ танилцуулж байгаа. Тэгээ энэ удаа болохоор бид өхөн Их Монгол улсын түүх гэсэн нэг нэвтрүүлгийнхаа 50 дугаарыг танилцуулж байна гэсэн үг. За тэгээ энэхүү нэвтрүүлэг дээр маань өнгөрсөн жилийн хугацаанд жишээлбэл миний хамгийн сайн мэдж байгаагаар бид өхөн хүннүүгийн түүхээр одоо бараг 50 дугаар хийсэн шүү дээ, тий. Хүннүүгийн түүхийг 50 орчим дугаар задлж хийсэн Монголын одоо судалгаа гэдэг нэвтрүүлэг хийж ирсэн. 63 дугаар. Тийм. Нийтдээ 63 дугаар шүү дээ. Ингээд задлж хийж исэн ерөөсөө контент байхгүй юм байлээ. Ямар ч одоо том телевиз бай, ямар ч мундаг одоо судлаач, мэрэгжилтэн эрдэмтэн бай те. Яг энэ дээр бол ингээд цаг гаргаагүй байд юм байлээ. Тэгээ бид өхөө яг энэ зүйлийг даваад гарсандаа маш их баяртай байгаа. Тэгээд одоо Сиамбегийн түүхийг эхлүүлээд те. Тэгээд дээрээс нь 8 сарын 1-ээс ахуулаад Их Монгол улсынхаа түүхийг 50 дугаараар задал та бүхэнд хүргэх чинь бүт 50 байтугай задалж болмоор юм байлээ. Хэрвээ яг анхаарал судлаад үзвэл те. Тэгэл нөгөө нэг Атила хаан чинь яаж тийж очсон яасан. За хүннүү гүрэн маань яаж мандж ийсэн. Яагаад хоёр хуваагдсан. Тэгээ хуваагдсан хүннүүгийн ард иргэд маань хаанаа үлдсэн. Одоо умард хүннүүгийн хүмүүс маань яаж байсан гэх мэтлэн. Тэгэл араас нь Сиамби яаж төрж гарч ирж байгаа юм гэл. Ингэж задлсан контентын ийм олон дугаартай сэдв ерөөсөй байдгүй байсан. Тэгээ бид бүхэн яг ингэж хийснээрээ өнгөрсөн жил давтагдсан тоогоор 50 дугаараараа 1.2 сая үзэлтийг YouTube дээр цуглуулсан байгаа. За мөн дээрэс нь NTV телевизээр те 50 дугаараа давталтайгаар 2 удаа буюу 100 удаа цацсан байдаг. Хамтран ажиллагч байгууллагууд маань бүгдээрээ яг энэ нэвтрүүлгийн ард урд нь одоо бүх рекламуудаа оруулаад өдрийн 3 давталтайгаа 6 гэж өдөрт 6 реклама цацуулаа те хамтран ажиллагч маань нэг нэвтрүүлгээр хамтаснаа шүү. 6 удаа ингэ цацагдаад мөн дээрэс нь Япон машинд явж байгаа 83.3 долгион Солонгос, Америк, Хятад машинд явдаг 107 гэсэн долгионуудаар нэвтрүүлгийн юм давталтайгаар хүрээд идэг. Энийг яаж авдаг вэ гэхээр та нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллахад л болоо юм. За тэгээд хамтран ажиллах маркетингийн утас маань 83-8, 83-3, 83-8, 83-3 гэсэн дугаар байгаа. За мөн дээрэс нь өнгөрсөн жил бид бүхэнтэй хамгийн олон дугаар хамтран ажилласан MMS компаниас дурлаж өгөө те. MMS гэдэг компаниг бол одоо бид бүхэн бүр цээжээр хүний өмнө нүүр бардам ярихаар ийм хамт олон байсан байхгүй юу. Тэгээ бид бүхнийг өнгөрсөн жилийн хугацаанд те бүтэн 50 дугаар хамтран ажилласан MMS компанийн хамт олонд баярлаа. Талархснаа илэрхийлье те. Хамт олон сонсч ивэл. За баярлаа. Танаас ярьчлаа. Би дахиад нэг 30 секунд зэ. За саяхан нөгөө нэг над дээр нэг юм шүүмж ирсэн YouTube дээр. Тэр нь юу гэхээр одоо би нөгөө хүннүүгийн дугаар дууслаа, Сиамбегийн дугаар дууслаа гэсэн чинь үгүй ээ. Чи Монгол байгаагүй юм хийчээд те. Та хоёр одоо ингээ Монгол байгаагүй юм хийчээд эн чинь дуусах шахгүй юу? Дүүргэх гэж байгаа юм. Чи тэр хүннүүгийн сэдвийг дүүргэсэн юм аа. Сиамбегийн дугаарыг дүүргэсэн юм аа. Гэдэгтэй адилхан одоо хоёулаа Их Монгол улсын түүхийг дүүргэнэ гэсэн үг. Дүүргэн. Яг энтэй адилхан бидэнтэй хамтран ажиллах те одоо энэ хамтарч ажиллах хүмүүс маань бас бизнес нь дүүрээсэ гэж гисэн юм. Тий. Нэгдий, нийлий, хамтрал хийж байгаа шүү дээ, тий. За дараагийнх нь. За 36 дугаар сэдв. Дэлхийн эрдэмтдийн нүдээр Чингис хаан. За энэ юу гэсэн үг гэхээр олон улсын эрдэмтэд яг Чингис хааныг юу гэж үздэг вэ, тий? Чингис хааны талаар яг юу гэж бичдэг вэ гэх мэтлэнгээр одоо жишээ нь бол социализмын үед ч гэсэн одоо Чингис хааныг чинь тий нэг сайнаар хэлдэггүй байлаа шүү дээ. Энэ нь өөрөө тэр социалист улс орнуудын түүхчд юу гэж бичдэг байсан. Барууны түүхчд юу гэж бичдэг байсан, тий? За энд бол бас нэг маш олон юмнууд нөлөөлөд байгаа юм л да. Чингис хааны одоо байлдан дагуулалд өртөжсэн улс орнуудын түүхчд Чингис хааны талаар юу гэж бичих вэ? Гэтэл хаа холын улс орны түүхчд юу гэж бичих вэ? Гэх мэтлэнгээр ер нь бол дэлхийн эрдэмтдийн нүдээр Чингис хаан гэдэг сэдв. Тий. Тэр чинь бас маргаантай тий. 100 жилийн дараа гэхэд түүхчд нь өөрөө бичиж эхэлж байгаа шүү дээ тий. За 37. Дэлхийг аргамтсан их засаг хууль. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр Чингис хааны байгуулсан Их Монгол улс тий. За Их Монгол улсын дараах Монголын эзэнт гүрэн. За энэ үед бол Чингис хааны байгуулсан их засаг хууль хэр хэмжээний газарт хэлж үйлчилсэн бэ? Хууль 3 хоногт үйлчилдэг гэдэг үг байдаг тий. За энэ ямар утгатай үг вэ? Их засаг хууль 3 хоногийн дараа л үйлчлэнэ гэсэн үг байхгүй. Тэр зах хязгаарын нутаг руу очихын тулд 3 хоног нөгөө өртөө улаагчид дамжуулаад маш хурднаар давхиж очиж тэнд очиж нөгөө зэрлэг түгэж байгаа байхгүй. Тийм ээ. Гэтэл манайхан ч одоо энэ нэг чинь шаал өөр эсэргээр нь те 3 хоног хууль хэрэгжээ тэгээд байхгүй болчихдоо дагаж мөрдөх шаардлагагүй гэдэг ч юм уу. Уг нь бол утга санаа нь айгүй гоё үг гэсэн байгаа сте те. Миний нэг сонсч ирснээр зүгээр ингэж хэлээ. Их Монгол улсын нэг хязгаараас одоо 18 настай охин ингэр дүүрэн алтчихээд нөгөө хязгаар хүртэл явхад ямар ч аюулгүй явах ёстой. Энэ бол их засаг хуулийн ямар хүчтэй байсан бэ. Тэгээд Их Монгол улсын хил гэдэг чи одоо хаанаас хаа үрч чинь бид нар одоо тий ямар их газар нутгийг эзэллээ. Тэгэхээр тэр дунд ийм юм гарахгүй гэхээр бүр үнэхээр одоо тийм яг адилхан жишээ бас байдیں۔ Цагаатаа хаан юу яаж байгаа байхгүй өгөөд хаан ингээд захиал гэж байгаа байхгүй тий. Тэр захидал дээр болохоор миний байгуулсан энэ усад байна шүү дээ тий. Эмэгтэй хүн өглөө ургах нарнаас
үдшийн нар одоо ингэж аргатал те толгоон дээр ингээ алтан ингээ дүүрсэн ингээ сав өрөөд явж хахад хинч тэрийг олдохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр их засаг хууль ийм амар амгалан энэ бүр дэлхийн үйлчлэг байсан те. А дээрэс нь яг тухайн улс орнуудынхаа бас нөхцөл байдлыг маш сайн харгалзаж үзсэн байгаа шүү дээ те. За 38-т нь Чингис хааны 9 өрлөг. За энэ сэдв бол байхаас өөр аргагүй сэдв тийм биз? Тэ. За тэгэхээр энэ өрлөг жанжид гэж хэм бэ? Тэ. Ямархуу гавья байгуулсан бэ гэдэг талаар нь ярих юм. За гэтэл 39-т нь Андлын үлгэр жишээ боорч. Одоо нэг нэгээр нь задлах юм тий. Боорч тэ. За 40-т нь бүх цаг үеийн хамгийн шилдэг жанжин Сүбэдэ. Тэ. За мэдээж ойлгомжтой тий. Сүбэдэ болвол хизээ шалгалтын цаг үеийн хамгийн шилдэг жанжин гэдэг. 3-ын 3 хаан Чингис хаан, Өгөөд хаан, Гүйг хааны үед тэ эзэнт гүрэн зүтгэжсэн агуу том цэргийн жанжин. Ер нь бол дэлхийн бүх цаг үеийн шилдэг жанжин. Номер 1 тэ. За 41. Чингис хааны амийг аварсан ачтнууд. За энэ дээр бол одоо тэ Менлэг эцэг эсвэл одоо Зилэм тэ. За гих мэтлэнгээр одоо ингээ хүмүүсд орно. Гэхдээ үүнээс гадна ер нь амийг аварсан гэдэг нь болохоор яг ингээд амьд үйсэн юм дээр нь аварсан юм уу? Эсвэл яг ингээд баада хишлэг хоёр ч гэсэн энэ орж ирж болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ адууч хоёр залуу орж ирэл за дайснууд одоо ингээд танархад товтлох чинь гэдэг юм мэдээг өгж байгаа тий. Хожим нь Хэрээд аймгийн тэр бүх одоо алт эрдэнэс тэр Ван хааны хэрэгэлдэг байсан бүх алтан агуурс магуурс зүйлсийг ингээд тий хувьдаа эзэмшгээд ингээд шагнуулж байгаа том төмний ноён болж байгаа гих мэтлэнгээр одоо ялвал Чингис хааны амийг аварсан ачтангууд гэж яг ямар хүмүүс вэ гэдгийг ярилцгаая. Зүгээр л ингээд сэдвүүд сонсож штэ тий. Сэдвүүд сонсож байхад л яагаад тэр хүний өмнөөс орж амиа өгөх гээд байна. Яагаад тэр хүнийг амиараа хамгаалаад байна. Яагаад энэ хүнийг бүгд тойроод тий хүчөө өгөөд ингээд байна. Энэ бүр яг тийм зүгээр нэг хүн биш уугац тий. Бүгднгийнх нь одоо нөгөө нэг хайрлж байгаа, хамгаалж байгаа, хүндэтгэж байгаа тэр хүн байгаад байгаас тий. Тэрийг бол юм тай гэсэн үг байна. айдсаар удирдахгүй штэ тий. Айдсаар ингэж удирдах юм бол тийм хүндлэл авч чадахгүй. Чингис хааны гайхамшигтай гэдэг нь болохоор яг нөгөө талаар бол маш энгийн гэсэн үг. Энгийн хүн байсан гэсэн үг байхгүй. Зүгээр одоо хэдүүл ингээл бодод үзээ. Тэр сайр хээр гэдэг газар нутгалж байхад те зочдормоолаа буюу одоо Чингис хааны адуун сүргийг хамгаалж исэн хамгаалагч нар тэр тайчир ирэл адууг нь хулгайлаад авч байгаа шүү дээ. За Жамух Тэмүүж хоёр хоорондоо байлтлаа. Жамух яах гэж байлцсан. Дүүг өмөрс те дүүг өмөрс. Тэмүүж хэнийг өмөрс? Дууч нь өмөрсөн байхгүй. Маш энгийн те. Тийм ээ те. За 42. За. Өөлүн их байгаагүй бол Тэмүүжин хаан болох уу? За энд бол Монгол их хүний те үрээ өсгөх. Тэгээ дээрэс нь ер нь бол өөлөн үчин бол өөрөө болвол мэдээж одоо бодоод үзэл Хонгород аймгийн те Хонгород аймгийн Олхнууд аймгийн нэг язгууртан эмэгтэй хүн байж таарна тийм үстэй. За тэгээд Исүхэ Баатрыг нас барсны дараа бол төрхөндөө буцаад явчих бас те гэх мэтийн эсвэл одоо ингээд зүгээр ингээд бие амрыг бодож сууж болно шүү дээ те. Хэрвээ тэгсэн бол одоо Чингис хаан те тэр хасар бэлгүүдээ гэх мэт одоо энэ хүмүүс хэр том ноён болж чадах вэ хаан болж чадах уу гэдэг ч юм уу ер нь бол өөлөн ихийн түүхэнд гүйцэтгсэн үүрэг ролын талаар ярилцгаая. Тий. Монгол эмэгтэй хүний бодит үлгэр жишээ тий. Одоо нэг хасрыг хамгаалж байгаа шүү дээ бас тий. Тэр үе юм уу чинь бас юм суулгаад л байгаа шүү дээ. Одоо ингээд тэр үйл явдал зөвхөн одоо хоёр хүүхдийн хооронд гижсэн боловч яг одоо харах юм бол монголчуудын бүр ингээд одоо юм философт шингэж байгаа үйл явдал шүү дээ тий. За 43 Чингис хааны дүүнэр. За дүүнэр. Тий, Чингис хааны дүүнэр хав тасар гэж юм бэ, тий. Одоо тэгээд хачуун гэж юм бэ. Атгалжин ноён одоо яг ямар үүрэг тавиа гэдэг ч юм уу. За дээрэс нь нөгөө бэлгүүдээ бас хитэйгээр одоо их ондооч гэсэн Чингис хааны дүү тий бэлгүүдээ бас л хамтдаа л турштаад ингээ явж исэн тий. Гэх мэтлэнгээр Чингис хааны дүүнэр яг ямархуу үүрэг өрөөлт оролцсон бэ. Түүхэн үйл явдлуудад тэр бүхэл Монголын нууц давчоог отголжин ноён битсэн байх магадлал өндөр гэдэг ийм бас шин баримтууд байдаг. За дараагийнх нь 44 Чингис хааны хатад. За Чингис хааны хатад тий ивийг эрхэмлж исэн тий тэр дөрвөн хатан байна. 1219 онд Хоризм улсын аян дайнд явах гэж байхад тэр эсвийн хатан тий. За одоо ингээ та ингэчих юм бол бүртөө үчин хатнаас чинь төрсөн энэ дөрвөн хүүхдээс чинь хинэн хаан ширээнд суух вэ? Хинч ямар ч жанжны бодоогүй, ямар ч анд нөхрийн бодоогүй те энэ үгийг зоригтойгоор хэлж байгаа байхгүй юу. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол хатад төрийн хэрэгт те
яг яаж оролцдог байсан бэ гэдэг. Яг тийм бүгд ингэж нэгдэн нийлээ тэр хүний төлөө байгаад байгаа нь аимшигтай байгаа ч тийм. Одоо нэг кино минадас үзэхлээр их хатан, за баг хатан, татвар юмс. Нөгөө татвар юмсууд баг хатнууд чинь ингээл хор найруулаа л гэдэг штэ тийм. Өөрийнхөө хүүг хаан болох гэж гэдэг юм уу. Тэгээ энэ үедэр хэлж байгаа нь болохоор тийм их хатнаас хүрсэн 4 хүүхэд байгаа. Энэ дөрвийнхаа яг хэнийг нь хаан болгох нь тэрийг тодорхойлох. Миний хүүхэд гэхгүй штэ тийм. Би гэхгүй штэ тийм. Эн чинь яг их Монгол улсын ингэж яваад байгаа байхгүй. За, эв нэгдэл гэдэг зүйлийг л маш сайн хэлж байгаа байхгүй тийм. За 45-нд Чингис хааны охид. За Чингис хааны охидууд тэгээд ер нь бол Чингис хаан охидуудаараа тий дамжуулаад ингээд бусад улс орнуудыг хэрхэн захирж байсан бэ тий худ ургийн харилцаагаар эв нэгдлийг яаж сахиж байсан бэ гэдэг үйл явдлууд энд бол нэлийн төлхөө орж ирэх юм. За тийм учраас одоо яг л нөгөө нэг би түрүүн бас хэлсэн шүү дээ тий. За бид бол ингээд өөрсдийнхөө 50 дугааруудаа ингээд зарлж байгаамаа. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид бас хариуцлагатай байя. Тэ шинжлэх ухааны танин мэдэх дээр хариуцлагатай бай. Харин та бидэнтэй хамтарч ажиллаач гэдэг зүйл хэлж байгаа. Магадгүй энэ лайв дуусны дараа энэ 50 дугаар бүгдээрээ хамтран ажиллагчтай болцсон байх. Тий. Би зүгээр ингэж ойлгосон. Өнгөрсөн жилийн хугацаанд ер нь одоо Адар анираач дээр те одоо хүн нүгийн төгс Ямбигийн түүхээрээс тэр ингээд байгууллагынхаа мэдээлэл хүргэж явах та нэг зүйлийг анзаарсан. Юу вэ гэхээр манай од мөндөр сувгийн нэвтрүүлгүүдтэй яг бүтээгдэхүүнээ олон жилийн турш брэнд болгож байгаа. Эсвэл өөрийнхөө байгууллагын брэнд тэр үн цэнэ одоо нэг үнэт зүйлээ тэр зүйлээ хамтаж хүргэх юм бол илүү их таард юм байна. Ягаад тэгэхээр ингэдэм байлээ шүү. За 9 дугаар сарын 1-нд одоо нэг юм бичиг хэргийн үзэсгэлэн худалдаа болох гээд байгаа маа гэд од мөндөр сувгийн нэвтрүүлэгтэй хамтрах. Энэ зохимжгүй юм байлээ. Харин жил болгоны 9 сарын 1-нд тэр үзэсгэлэн худалдаагаа хийдэг бол таарна. Яг л бидний нэвтрүүлгийг одоо ингээл 8 сард бичигдсэн нэвтрүүлгийг 12 сард ч 1 сард ч 2 сард ч дараа жилэнчсэн 2 жилийн дараачсан хүн үзээд байж идэг учраас тэр болгон дээр үзээд ийм байгууллага байна гэд хамтраа залгахад нөгөө газар нь яг тэр үйлчлэгийг хийж явах юм бол энэ өгөөчтэй хамтрал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм яг цаашдын өөрсдийн одоо үнэт зүйлсээ одоо манай энэ MMS гэдэг компани шиг те хөгжил ногоон ирээдүг хамтдаа урайтай. Ногоон ирээдүг хамтдаа бүтээе. Яг энэ зүйлээ хийгээд үзүүлсэн тэрнгээр ажилдаг хамт олонд хэдэн жилийн дараа нэвтрүүлгийг нөхөд үзсэн тэр байгууллагатай хамтрахад нөгөө газар нь байж байгаа байхгүй. Ийм үйлчлэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээ явуулдаг газрууд хамтрах юм бол илүү гоё үр дүнтэй юм шиг санагдсан шүү надад гэж хэлэх гэсэн. За 46. Чингис хааны хан хүүгүүд. За. За хан хүүгүүд гэдэг дээр бол мэдээж те эв найрамдалтай байсан уу байсан. Эв түнжин хоорондоо мууцсан уу мууцсан. Жишээ зүгээр нэг жишээ ярихад Чингис хаан тэр 29 улсын аян танд хийх гэж саяны тэр Исүү хатны хэлсэн зарлиг ба те. За энийг чинь сонссон Чингис хаан миний хүүгүүдийн ахмад зүч чи тул үгээ хэлгсэн чинь гівгэнт зүчийг үг дуурхаас өмнө цагаатаа гарч ирээд те. Энэ мэрэгдийн орхицыг юунд дэвшүүлэх гэж байгаа юм бэ? Гэх мэтлэнгээр маргаан гардаг. За зүчийн хэлсэн үг гэсэн байдаг штэ. Цагаада чи надаас яг юугаараа илүү юм бэ? Би чамтаа ном сум харуулдаад те ялагдах юм бол эрхий хург огтлцугаа. Би чамтаа бүх байралдаад унах юм бол унсан газараасаа бүү босдугаа. Зөвч өөрийнхөө бас нэг чадлыг хэлээд штэ баз. За гих мэтлэнгээр ер нь бол Чингис хааны хүүгүүд тэгээд энэ одоо уршиг нь хожим нь одоо яг яаж задарсан бэ, хуваагдсан бэ? Зүч толын удам угсааных нь нэг тал болох, өгөөдөг цагаатаа угсааных нь нэг тал болох те. Ингээд Чингис хааны 4 хүүгүүд нь хоорондоо 2 тал болж 2 хэсэг болж хуваагдаж одоо ингээд тэмцэлдэх энэ үүд хаалга нээгдсэн гих мэтлэнгээр маш олон баримтын тухай ярих юм. Маш сайн одоо улс төрч өдөрдөгч хаан байсан гэдээ ч гэсэндээ бас тийм сайн аа байгаагүй байж магадгүй л байхгүй тий. За тэгээд тэр болгоны сонсъё да. За тэгээ. За 47-т нь их Монгол улсын амьдрал харийнхны нүдээр гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол нутгаар нэг айлчсан жуулчд те монголчуудын тухай бичсэн байдаг те. За тэгээд тэд нар одоо яг юу гэж бичсэн байгаа юм. Ааш аврынхын тухай бичсэн байгаа, дайныхын тактикийн талаар бичсэн байгаа те. Тэр бүхэл амьдралын хэв маяг, эзэн оюундаа хэр үнэн ч үү те. Одоо муу харийнхны нүдээр ямар харагдаж байна. Муу зангийнхын тухай хүртэл бичсэн байгаа шүү дээ. Амар их ингээл нэг бараг л одоо юу гэх юм бэ. Зүгээр нөгөө нэг ингээд ухтагч одоо нэг монгол хүн байж шүү дээ. Ингээл янз янзаар тэмдэглэсэн байт юм аа. Яг тэрийг тухайн үеийн нэвтрүүлгээр ярэ тий. За тэгээ. Бүр ярих гэдэг шүү бас. Одоо ер нь бол 2 3 хаан дугаарын юусыг үлдчихв тий. За 48. За 48-ыг хад чулууг хагарталт айдсан зэв жанжин. За одоо эсвэрлэх юм байна тий. Зэв жанжины тухай. За тийм. За гана ярих юм байна уу? Үгүй хоёул төгсгөлд нь ярина. Төгсгөлд нь ярих уу. За тэгээ. 49-т нь Чингис хааны амийг хамгийн олон удаа аварсан зэлэм. За
Зэлэмж одоо нэг зэвийн суртгаас ахвал эхэлдэг шүү дээ. Хорт сумын зэвийн суртгаас ахвал эхэлдэг шүү дээ. Шүнжин сорсон хувцас тайлаад голоороо цаашаага тайчуудын нутгаар яваад нэг тараг олж ирж байгаа. Энэ үйл явдал болж байгаа шүү дээ. За 50-т нь Суут богд Чингис хаан тэнгэр болов гэдэгс байгаа те. 1227 он тийм ээ. За тэгэхээр энэ 50 дугаар болвол мэдээж нөгөө их Монгол улсын түүх гэдэг маань 1130 онд Хабул хаан Хамаг Монгол улсыг байгуулснаас хойшоогоо түүнийг залгаж авч явсан Хамаг Монгол улсын дахин сэргэлт буюу Тэмүжингийн те Хамаг Монгол улсын хаан ширээнд суусан үүнээс гадна одоо Хамаг Монгол улсоос бусад одоо улс орнуудыг те эзэлж нэгтгэх их Монгол улсыг байгуулахын төлөө хүчин зүтгэсэн их Монгол улсыг байгуулсны дараа бусад одоо те харь улс орнуудад одоо аян дайн хийсэн эдгээр үйл явдалтай холбоод 1227 онд Чингис хааныг таалал төгссөнөөр энэ 50 дугаар дүүрх юм. Дүүрх юм байгаамаа. Тэгэл тэрнээс хойш үйл явдал бас л их үйл явдал байна шүү те. Саяны тэр дүүрх гэдэг үг надад нэр үнэхээр гоё. Яг шүүмж мөртлөө айгуу гоё туссан нэр. За ингээд шинжлэх ухаан танин мэдхэн од мөндөр сувгийн хамт болон 1 жилийн хугацаанд 21 нэвтрүүлэг 1050 сэдвийг та бүхэндээ хүргээд 7 сарын 1 гэхэд бүх нэвтрүүлгүүд маань ерөөхдөө дуусж байгаа. За ингээд дунд нь нэг 7 хоногийн завсарлагаа авангуутлаа бид бүхэн нэвтрүүлгийн бичлэг дахиад эхлээд явчих юм. Тэгээд 8 сарын 1 гэхэд цацаад эхэлнэ гэсэн үг тийм. Тэгэхээр тэрний чинь бичлэг нь өмнөх 7 хоногтой тэрний бичлэг өмнөх 7 хоногтой гэх мэт ингээд бичиж явждаг. Тэгэхээр та бүхэн маань яг одоо зарлагдж байгаа нэвтрүүлгүүдийн маань одоо ингээд сэдвүүд нь болон нэрнүүд нь тодорхой болоод хөтлөгч нь тодорхой болоод явж байгаа учраас 83 тэг 8 83 тэг 3 гэсэн дугаарыг бичээд авчих. 83 тэг 8 83 тэг 3. За тэгээ ажлын өдрийн ажлын цагаар холбогдоод та манайх руу ингээд үнийн саналаа явуулаад өгөөч гээд манай менежертэй холбогдоод авчих юм. Тэгэн гол танд 21 нэвтрүүлгүүд нь те хид өдрүүдэд гардгийн ямар нэвтрүүлгүүд нь хид хідэн цаг дээр гарах юм. Тэгээд та магадгүй нэг дугаар дээр хамтраад ингээд ажиллаа гэхэд таны дээр хамтаасан дугаар чинь телевизээр хэдэн удаагийн давталтай, танаа видео рекламч хэдэн удаа ороод, радиогоор хэдэн удаагийн давталтай. За дээрээс нь манай 170-80 мянган дагагчтай YouTube сувг дээр те ингээд байршин гэсэн бүх юмтай нь ороод ингээд хамтран ажиллах мэдээлэл авч болох юм. Бид бүхний зүгээс юу хүсэж байна гэхэлэр бид нар ингээд нэвтрүүлгээ үн цэнтэй байлгахын тулд маш их цаг хугацааг үрж байгаа. Тэрний хажуугаар бид бүхэн хамтран ажиллаж байгаа байгууллагад гэсэн тийм үр дүнтэйг л өгмөр байна. Тэгээд ийм хамтрахтаа те нөгөө байгууллагынхаа бас үн цэнийг ойлгоод бид бүхний бас зориод байгаа тэр үн цэнтэй хамтарч чадж байгаа тийм байгууллагатай бид бүхэн бол те бүтэн жилийн хугацаанд ч тэр 1 2 3 дугаар дээр тэр хамаагүй хамтран ажиллахад бэлэн байгаамаа. За тэгээд радиогоо сонсож байгаа сонсогчид маань 83 тэг 8 83 тэг 3 гэсэн дугаарыг тэмдэглээд аваарай. За мөн дээрээс нь яг одоо од мөндөр гэдэг манай пэйж байгаа. Facebook page гэсэн үг шүү. Тэгээ тийш ороод манай лайвыг үзээд тэрний голд нь болон доор нь нөгөө нэг алтан гишүүн болон бид бүхнийг мянган нэвтрүүлгээ хүргээрэй хэмээн дэмжин ажиллах тэр одоо данс маань байж байгаа шүү. Тийш ороод та бүхэн манаас мэдээлэл аваарай. Би зөвхөн нөгөө ай бантаар хэлээд өгч идэх үү. За 94 гээд 3 тэг. За 94 мянга те. 94 мянга гээд. За 4 мянга 41 91 гээд данс маань явж байгаа юм. За 94 3 тэг 4000 4191 04 518 4191 тэг 4 518 гэх худалдаа хөгжлийн банкны данс байгаа шүү. За бас QR нь бас гарч байгаа учраас лайв нөхөд үзчихвэл илүү тодорхойлох баха. За баярлаа. За ямар ч гэсэн бид бас 50 дугаараа тий од мөндрийн зүгээс их Монгол улсын түүх гэсэн 50 дугаараа одоо Ганатаага хамт ирэх 1 жилийн хугацаанд хөтлөнө. Ийм учраас одоо яг бидэнтэй хамтарч ажиллаж байгаа хүн болвол та ч гэсэн бас танаа байгууллага ч гэсэн шинжлэх ухаан танин мэдхүйг олон нийтэд бас түгээж дэлгэрүүлж байгаа шүү гэдгээ бас давхар бодолцож үзээрэй. Бидний сонсдог гадаад улс орн болон тэ дотоодын сонсогч нарт маань бас л түгээж байгаа нэг хэлбэр юм шүү гэдгийг давхар хэлье. Алтан гишүүд маань ч гэсэн тэ ер нь бол бас та бүхний хувь нэмэр тэ бас шинжлэх ухаан танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхэд маш сайн одоо гавья байгуулж байгаа шүү гэдгийг хэлье. Тий одоо энэ чинь тэгэл эх орондоо бид нар бас юм яг энэ зүйлээр урд нь хийгдэг байсан юм хийгээд үлдээж ин гэдэг чинь чадах ятгаараа чаддаг болгоноор л одоо нэгэсэндөө одоо амьд энэ оронд төрснийхөө үүргийг биелүүлээд одоо өгж байгаа зүйл мал гэсэн үг байхгүй тий энийг хамтдаа ухамсарлаад хамтдаа өгцгөөе. Хамтацгаая нэгдэцгээе тий. За баярлалаа. За Ирчлээс уулзъя гэхөө. За 8 сарын 1-ээс үү? Тий. Их Монгол улсын түүх нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа та бүхэндээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандилснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.